Хуулиараа бол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэсэн заалттай. Тэгээд одоо энэ 5 сарын сүүлээр үндсүүлийн цэцээр маргаан үсгээд их судал нь хуралдах юм шиг байна лээ. 2012 оны шүүхийн тухай хууль дээр анх энэ заалт орсон юм. Тэгээд тэр үеийг тэр шүүхийн тухай хуулийг чинь бас ерөнхийлөгч өөрөө тэр үеийн ерөнхийлөгч Цэ Элбэгдэрж гэдэг хүн өөрөө өргөн барьсан юм. Тэгээ улсын их хурлаар хэлцээд үнэхээр улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг одоо улируулан томилох энэ тогтолцоо нь ямар нэгэн байдлаар тэр хүн дараагийнхын томилгоог авахын тулд өөрийнх нь томилгод оролцдог албан тушаалтанд үйлчлдэг юм нэг гажуу тогтолцоо үүсээд байна. За тэр гажуу тогтолцооны одоо үр дүн бол намрын инх хоёр гэдэг хүн дээр маш тод харагдчихсан. Өмнөх хүмүүстэй ч бас харагдчихсан. Тэгээд тухайн ерөнхийлөгч өөрөө ийм санаачлал гаргаад шүүхийн тухай хуулиар улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улируулан томилохгүй гэдэг ийм зарчим хуульчилсан юм. Тэгээд зоригт гэдэг хүн улсын дээд шүүхийн шүүгч болсон. 2016 оны сүүл байсан санаж байна. Тэгээд тэр 17 он хавцаа байлгүй хизээ байлаа. Би оныг нь бас зөргүүлж магадгүй шүү. Нөгөө зоригт гэдэг хүний бүрэх яг өнөөдрийн ерөнхий шүүгчтэй адил бүрэх дууссан. Яг энэ дуусах хугацааны үед гинт үндсэн хуулийн цэцэд бас яг энэ төрлийн маргаан үүссэн юм. Тэгээд зохион байгуулсан шийдвэр гаргах нөлөөлж байгаа хүмүүс нь бол ойлгомжтой байсан. Дахиад тухайн үеийн одоо ерөнхийлөгч өөрт нь маш сайн одоо амжилттай үйлчилж тал засч байсан хүнийг дахиад улируулан томилох сонирхолтой байсан. Зэсэс энийг үндсэн хууль зөрчиж өгнө л гэдэг шийдвэр гаргасан. Тэгээд дараа нь ерөнхийлөгч нь одоо Батулга гэдэг хүн болсон. Батулга гэдэг ерөнхийлөгчийн үед засгийн газрын зүгээс тухайлбал одоо өнөөдрийн байгаа ерөнхийлөгч хөрөлсөгдөхэд ерөнхий сайд байсан шиг санаж байна. Засгийн газрын зүгээс болон улсын их хурал дээр хит толго байсан ардын намынхан ер нь бол улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг улируулан томилж ирсэн болохгүй юм байна гэдэг зарчмыг буцааж хуульчилсан. Хэнд зориулж хуульчилсан гэхээр Батулга гэдэг хүн зориулж хуульчилсан. Энэ нөхөр одоо ингээд өөрийнхөө шүүгчийг ингээд тавиад тэгээ буусан ч гэсэн нөгөө ерөнхий шүүгч нь үлдээд ингээд энэ улс орныг самраад ах шинжтэй байна нөгөө юунд оцсондогч үлээ гэж янз бүрийн нэг юм боллоо шүү дээ. За тэгээд энэ зарчмыг зөв гэж буцаас эргэж тогтоосноо одоо биш байна. Миний өмнө буцаад одоо дээд шүүхийн ерөнхий шүүгч байх ёстой л гэдэг ийм л одоо бодол санаар бол энэ улс төрийн хүрээнийхэн бас явж байгаа юм шиг байна. Тэгэхээр одоо хүчиндэгдэр байгаа хуулиараа бол болохгүй. Гэхдээ зэс бол одоо тэрийг болно гэж үнцөлтөд зөрчилж яана гэж хүчинг болох бах та. Одоо нэг хонглын түлхүүр атгаж байгаа хүн. За хонглын түлхүүрийн одоо атгаж байгаа хүний дор гүйцэтгэгч нь л одоо улсын ерөнхий шүүгч байна л гэж одоо үзээд байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энийг л одоо таны хувьд одоо аль зарчим зөв юм бэ? Ер нь бол биднес ингээд нэг хүнээс хамааралтай. Тэгээд тэр хүн тодорхой хугацаанд удаад ирэхээр ингээд ямар нэгэн байдлаар хуулийг дээдлэх гэхээсээ илүүтэйгээр ямар нэгэн байдлаар хувь хүнд хэн нэгэн албан тушаалтанд үйлчлдэг болоод ийм гажууд байгаад тогтолцоо. Тэгээ хараа тус бие даасан байдлаар ажиллаж чаддгүй, төвнийг хараа тус бие даасан байдлаар ажиллаж чадж байна гэдгийг илэрхийлж харуулж чаддаггүй ийм байгаа нөхцөлд бол нэг албан тушаалтаар удаан хүн байх бол одоо зөв биш байна. Гэдэглийн зарчмыг бол би хувьдаа дэмжиж байгаа. 2012 онд энэ зарчмыг дэмжижсэн. 16 онд үндсүүлийн цэцээс энэ зарчмыг эвдэж гаргахад улс төрийн захиад даалгавраар ийм боллоо гэдэг ч тэр үед илэрхийлжсэн. Тэр байр суурь өнөөдөр ч гэсэн ер нь хэвээрээ байна. Ганц зэрэг ерөнхий шүүгчийг та ер нь хэр ажилласан гэж дүгж байна. Гайч болоогүй гавьяач байгуулаагүй гэж асаа шат явуулж байна. Мэдгүй би ганц зэрэг ерөнхий шүүгчийг одоо шууд тим ажилласан ингэж ажилласан гэж одоо хэлж мэдэхгүй байна. Яг тэгвэл дээд шүүхийн үйл ажиллагаа шийдвэрүүдтэй холбоотойгоор шүүмжлэгч юм байна, шүүмжлэхгүй юм байна. Гэхдээ дээд шүүх ерөнхий шүүгч нь ганцаараа тэр бүх шийдвэрийг гаргаад байдаг байлгүй дээ. Хоёрт нь надад одоо ганц зэрэг гэдэг хүнийг одоо хувийнхынд үнэлээд муу ажилласан зөв сайн ажилласан гэж хэлэх одоо ёс зүйн эрх алга байна. Яагаад гэвэл тэр хүн өөрөө манай ангийн хүүхэд учраас.